За яг одоо тэгээ оюутлогын хэн шалгах төр орооны гишүүн би биш. Тодорхой одоо хэн шалгах чиг хүрээнд бол одоо оролцгол оролцсон. Миний хувьд бол одоо хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичиг газрын дараагаар ажиллаж байхдаа оюутлогын хэлцээрийн одоо арбитрээс бусад асуудлын нарийн бичгийн дарга энэ бол ажиллаж ирсэн. Монголын одоо ард түмэнд үүсчээд байсан 2.3 тэрбум долларыг тэглэх, за эргээд энэ менежментийн төлбөрийг бууруулах болон бусад оюутлогын аюултай холбоотой энэ хэлцээрүүдийн одоо яг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Нямбатар сайдын удирдлагуудаар ажиллаж ирсэн. Тэр хугацааны асуудлуудыг бас дуудаж тодруулах юм байна гэж үзэж байгаа. Яг зөвхөн нэг юм байна. Иргэдэд яг бас үнэн зөв бодит мэдээлэл өгжиж бас иргэд бас нэг дүгнэлтээ ээж цаашдаа зөв болох бах. Ер нь мэдээлэлтэй иргэд чинь л өөрөө бас зөв шийдвэр гаргана шүү дээ. Зөв дүгнэн, зөв шаардлага тавина. Тэгэхээр яг энэ үрийн дээр энэ сонсгол явж гин гэж би ойлгож байгаа. Түүнээс биш энэ дээрээс нэг хин нэгийг одоо шийдгээд авах ш. Тэгээ би бол оюутлогоо дээр одоо миний хувийн байр суурь шүү. Ер нь 34% бид нар хөрөнгө оруулагчдад зарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ одоо цаашдаа баяр цогт гэдэг хүн гэрээ байгуулж байхдаа 20,000 увсгч ирж байхдаа 19 онд ашгаа авч эхэлнэ гэж ногдол ашгаа авна гэсэн авсангүй. Энэ сайлтаа ингээ 37 он болоо өрчлөө. Энэ хилцээр чинь менежментийн төлбөрийг бидэд бол хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй. Энэ цаана угаасаа үндсэнд намсан том корпорациудыг хөрөнгө оруулалт хийцэн ийм зүйлүүд байдаг. Тийм учраас яг одоо Монголын иргэд оюутлогын корпорациас энэ оюутлогын төслөөс яг өр өгөөж хүртээ игүүл энэ 34%-ийг тусгай амнатаар орлуулад яг одоо зэсийн үн 12,000 хүрж байгаа энэ үе дээр мөнгө урсгал хамгийн сайн байх энэ 10 жил дээр бид нар энэ татвараараа буюу амнатын орлогоороо хурдан мөнгө авах хэрэгтэй. Ингийн бол бид нар өмнөх хугацаан дээр авч чадлаагүй тэр орлогоо бүрдүүлэх чадна. Эндээс өр өгөөжөө хүртээд нийгмийн энэ олон асуудлуудыг шийдэж явж чаднаа. За тэгээд дээрэс нь яг зөвхөр 34% ингэж тусгай амнатаар юм эсвэл одоо бэлэм кэшээр ингэ зарсан тохиолдолд хориг тавих хэрэг авах хэрэгтэй. Тодорхой хөрөнгөлийг одоо 3 дахь житгэж шилжүүлэхгүй байлгах. За дээрэс нь хөрөнгө оруулалтын асуудлууд байд юм уу, байгаль орчны тодорхой асуудлууд эсвэл дараагийн одоо ордуудтай менежментийг хослуулах ч гэдэг юм уу, ийм зүйлүүд гэдэг юм уу тодорхой хэд хэдэн асуудал төр яг энэ алтан хувьцаанд оногддог ийм зарчмын дагуу хориг тавих хэрэг аваад энэ одоо үйл ажиллагаа буюу байгуулсан гэр хэлцээний хүчингү болох хэрэгтэй тийм хэмжээний хориг тавих хэрэг аваад 34% бид нар ингэ зараад тусгай амнатаар орлуулад ингээд энэ үр өгөөжийг жинхэнэ бодитоор нь байлгахгүй бол энэ хэдэн жил хэрэлдэх юм бэ? Одоо ингээд шийдвэр гаргаж чадахгүй явсаар ах юм бол энэ 28 32 гэдээ явна. Яг одоо зэсийн эрэлт хэрэгцээ ийм өндөр байгаа. Цаашдаа энэ оюутлогын үндсэн ордын одоо цааш яах юм бол онтритал хоршиж энэ эдийн засгийн өрөөгөөж цаашдаа явна. Тэгэхээр онтри дээрч 34%-ийг тусгай амнатаар орлох хэрэгтэй. Одоо дээр ч гэсэн 34% аваад яваад маш хэмжээний мөнгө урсгал Монголд орж ирнэ. Харин орж ирэх мөнгө урсгалыг юунд зарцуулах вэ гэдгийг маш бодиттой хийгээд энэ эрчим хүч одоо юм уу дид үтцийн салбаруудаа нийгмийн асуудлуудаа шийдээд энэ одоо нэг халамж болго тараачихгүй хэмжээнд бидэд бодох хэрэгтэй байхгүй. Би бол ийм л одоо хувийн байр суурьтай байдаг. Түүнээс биш одоо энэ менежментийг сайжруулна, тэр менежментийн төлбөрийг бууруулна энэ гэж бид хилцээр хийж байгаа гэдэг. Тэр бол баг худлаа. 1-2 пунктээр бууруулал ихнэ. Тэгэхээр энэ 12-аас дээш байгаа энэ менежментийн төлбөр дээр бол яг 10 болгоод 9 болгоод Монгол ашигтай юм байхгүй байхгүй. Тэгэхээр ингэж одоо ингээ би биенээ хуурах биш, яг бодиттой үнэн бодитоор ард түмэндээ хилээд ингээ явахгүй болохгүй л гэж ийм зүгээр хувийн байр суурьтай байдаг.